Тэ тэргээ харж юм. Гэсэн чи вау энийг харж штэ. Арай л гангана. Ийм тэрэг. Рейн хажууд нөлөөх. Сүртэй юм байна уу? Машин шиг л юм тий. Янган дээр юм санал болгож байна. Төрөл бүрийн тэрэг байт юм байна. Ерөнхийдөө бараагаа захиалаад 6-7 хоног болдог гэдгийгсэн чинь битээр сарын дараа төрнө гэсэн чинь гайхав. Ингээд сэтүүдээр намж болох юм байна. Яаш нэг аваад. Нэг насмаас 3-4 настай нэг аваад. Машин дааж явуулъя. Ингээд сэтэр гэж бодсон юм байна. Энийг сквад давхар авах юм. Давхар авна шүү дээ. Энэ юу гангийн. Энэ чаар амар зөв илүү юмуд хийх хэрэгтэй юм байна. Йоо. Сая хоёулын чинсэн мэс нэг харин тий. Тийм ор тавих гэсэн. Тэгээ энэ суудлын машин дотор одоо нэг ийм тавиад тэгээ доор нь бас нэг ийм заавал баав гэ тэгээд энэ тэгэхээр одоо яадаг ч гэдэг ч юм. Энэ үнийг хүүхдээ ингэж авахгүйгээр энэ нь ирүүлээд ирүүлээд маш хаалгуур гаруулаад ингэ. Сүртэл. Ямарсан 2 сет ирээд тэгээд машины суудлыг авах юм байна. Тийм оо. Тийм тий. Орсэй сонголсон. Шууд эндээ хийгээд Тэгээ өргөд гэрлэг оруулах нь шүү дээ. Тий. Наа чи бараг сая матрас юм биш үү тий тэгээд. Үгүй тустай матрас. Чи гэртээ хаач ингэж авч явж. Тийм байна. Амар л юм байна. Наатай ч юм бол заавал авах юм байна. Тий. Энэ болохоор амар юм өргөн ч гэсэн дараа чи хүүхд төрүүл ингэж уцсаад. Тэгээ хоёр хүүхдээ авчихсан. Ингээ хоёр хүүхдээ авчих юм байлээ. Одоо энэ Люфигийн энийг аваад яг энэ шигээ юм ингээ хоёрыг ингээ тавьчихсан. Хоёр талтай юм. Тэнгүүд энд нэрэн энд тэг том ингээ. Энэ унтц. Амдуу. Тэ. Бидний брендийг шивэдүүд аюул хэлдэг юм байна. Одоо шивэд юм шиг байна. Тэ бога та. Тэгвэл бүр юм гандаа юм. Энэ одоо юу юм? Машин юм. Машин. Ийм тэрэг байдаг. Дараа зайр. Чи идэж утсан зайр. Ваа, Люфи ямар гоё мэдээд байгаа юм бэ? Юу гэнэ? Зайр. Заримга ваа. Ийм гоё юм. Заримга энэ жинхэнэ заримга юм аа тэгээд. Нохон зайр. Нохоо тий идэж болох юм уу? Яа, наач гиз мэт нүвчгээд. Dog bakery. Мачана. Яны наамаа мэнэ. Гоё нөө. Нара. Унтаалах юм Люфи. Боси гэж. Босоод хоолоо идэл та. Тэрнээс хэрсэн үү? Сүнсч хэрсэн үү? Хай. Хүүхдийн юмнууд хайж эхэлсэн чи ямар хэцүү юм бэ? Юу авахаа мэдэхгүй, дээрэс нь амар олон сонголттой. Тэгээд амар үнэтэй. Тэр өчтөр нэг хүүхдийн юм дардаг дэлгүүр орвоо. Тэрийг харах гээд тэгсэн чинь бүр амар их сонголттой. Тэгээд янз янзын юм их үйддэг системтэй гэх юм уу. Бараг машинаас илүү амар юм хэцүү бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд дэлгүүр дээр нь асуусан чи ер нь бол сар гарan болж ирдэм байна. Тэгээ битээр ч одоо сарын дараа төрөх гээд байгаа. Тэр хизээ төрхий гэсэн чинь 7 сарын 18 гэдгийгс чи. Удахгүй төрөх гэж байгаа юм байна штэ тэргээ аваагүй мүү гэ тийм битээр үгүй. Гэсэн чинь ёо өчтөр бүр тэр дэлгүүр дээр хаалтал нь байсан баха бүр ингээл бодвол алийг авах уу яах уу ийх үү гэл. Тэгээд уул нь энд шивэдийн нэг юм ээж нар хэрэгэлдэг брэнд байдаг байхгүй юу? Бога гэд. Одоо би танад харуулъя зөө. Гол юм нь болохоор дугуйнда идэв юм байлээ. Дугуйн айгу бат бөх, айгу том, чанартай гэсэн манай их ч бас энийг хэрэгжилж ийсэн гэсэн. Тэгээ өвөл энд чинь нөгөө цастай байдаг болохоор цасан дунд авч явахад айгу амар гэд.
Тэгвэл нөгөө юм хөнгөн гэж бодоод эсвэл дугуй нь оворгүй жижиг мэжгэн гэж бодоод жижигэн дугуйтай энтриг авах юм бол өвөл цасан дунд баг явахгүй юм шиг байлээ. Одоо жишээлбэл энэ зав битээр энэ брендийг сонирхоод байгаа байхгүй юу бүггээд. Энэ шивэдийн. Тэгээд энэ нь болохоор ийм дотроо 1 2 3 ийм сеттэй. Тэгээд энэ ингээд 16,000 гэж байгаа юм л та. 16,000 гэдэг чинь Монгол мөнгөөр нэг. Үгүй энэ доор тавьчих. За тэгээд энэ юу байгаа вэ гэхлээр штэ. Эхлээд энэ нэг ийм том сет байгаа заяа. Энэ болохоор нэрад нь хэрэгэлдэг гинэ 96 сар хүртэл. Тэгээд дараа нь 6 сараас дээшээгээ одоо хүүхч өөрөө сууж муугаад эхэлдэг үе дээрээ энийг хэрэгэлдэг гинэ. Тэгэл энэ дээдлийн юм ер нь солиол хэрэгжилдэг гэж юм. Тэгээ бас машины суудлаас хэрэгтэй. Машины суудал нь энд байна. Тэгээ энийг бас салгаад тэр рүү нь хийж болдог. Хамгийн гол нь энэ загвар нь арай жоохон өргөн загвартай байхгүй амар өргөн. Энэ жишээлбэл одоо энд одоо жишээлбэл одоо ах юм уу их чинь суугаад цаадлих дээр нь ингээд хөвтөд явдаг. Тэгээ битээр өвчтөд дэлгүүрт явжсэн чи яг ингээд 1 2 хүүхэд явж исэн. Энэс айгу хөөх юм билээ. Айгу өргөн, айгу том овштой. Тэгээ манай орц жоохон жижигэн байхгүй юу? Тэгээ орцондоо байлах болохоор орцондоо тааш нэг юм авах хэрэгтэй. Өөр бас хүүхэдтэй хүн байгаа хгүй юу манай орцон дээр тэр бас тэргээ тавьдаг. Хэдэн ч хүүхэд сууж олон заяа амар инэттэй. 2-3 хүүхэд бол суучих юм байлээ энэ тэргэн дээр. Гэтэ амар тийм ойрхон хүүхэдтэй болъё гэж бодоагүй бол энэ хэрэггүй байх гэж би бодож байна. Заавал чгүй бас дүүгийн төрүүлнэ гэж яахгүйгээр яг энэ моделийг нь авъя гэвэл хажуудалтай юм хийдэг савтай юм байлээ. Юмнуудаа хийждэг цөмхөө тавиад янз бүрийн памперсаа хийждэг те. Тийм сав байдаг болохоор бас надад амар санагдсан. Одоо жишээлбэл энэ шүү дээ. Энэ сав байдаг. Тэгээд энэ дотор битээр луфиг хийж үтсэн чинь амар хөрхэн таарч илээ. Тэгээд энэ айгу гоё харагдаж байгаа. Ер нь хүүхд 5 6 хүртэл тэргэн дээр сууна. Тийм болохоор бас тэргээ сайн бодох хэрэгтэй юм байна. Тэгээ хэрвээ энгийн моделийг авал битээр бас ингэж болно. Доор нь ингээд ийм давхар суугаад ийм нэг юутай нэг дугуйтай ийм суулт урах юм уу юу гэх юм хийж бол ингээд ингэхдээ хэдэн настай хүүхд юм бол сайн мэдэхгүй л байна. Бодвол 2 3 4 хүртэл хүүхчийг харагч. Ингэж авч болох юм бэ нэлээ. Ер нь ингээ бүх юм нь ирчдэг те бүх юм дотроо байгаа юмнуудыг харъя гэж бодсон. Гэтэ тэр нь ингээд өөр брэндүүдийн хуваахгүй. Одоо жишээлбэл энэ брэнд байна. Энэ брэндийг бас сайн мэдхгүй, хэр бат бүхийнж бас мэдхгүй. Яг том дугуйтай юм байна л та. Гэтэ яаж их гэдгийг бас хармаар байна. Юу н амархан ихэхтүүл айгүй тэр их чи амар идэв штэ. Ядаргатай олон юм яагаад байхгүй. Олон юм дараад байхгүй. Тэгээ хамгийн гол нь бас машины судалтай цуг ирэх пакет битээр харж байгаа. Бүр болохгүй бол тэгээ зүгээр тэргээ тэгээ машины судлаар бол тустай авахулах. Ер нь өнөө маргааштай сонгохгүй бол бараг хоцрох гээд байна. Тэгээ дээрэс нь тэр дэлгүүрт өнөө орой 6-аас өмнө хариугаа илнэ гэж хэлсэн. Тэгээ одоо яах юм бэ? The next day. За гарч нэг хідэн жижиг сажиг юм цуглуулахгүй бол ер нь нэтер хараа суугаал ах юм байна. Тэгээд хүүхдийн амьдрал эхэлчихжээ.
Манайха би өчигдөр амьдралдаа анх удаа нөгөө нэг жирэмсний эм оролт хэлв. Тийм юм болж үзлээ. Эм ороод уйллаа, сад тавилаа. Тэгээ миний нүд жоохон хавдсан байж магадгүй. Зүгээр л уйлмаар санагдал үлдсэн. Амар сонь ч гэжтэй. Яг нэг энэ үед нэг төрөх төхөөд ирэхээр нэг юм эмор дүүгүй байд юм уу? Эсвэл яа гэм мэдэхгүй байна. Тэгээ амар сонирхолтой. Намайг жирэмсэн байх үе манай найзууд тэгээд зүгээс ахгүй чи ингээд эморж гин үү? Ганцаардж гин үү? Гайгүй гэс. Би тэр үед чи юу эморх юу ганцаардах зөв. Бараг л тийм ингэж юу байд юм бэ? Би л авчихгүй мэхгүй гэж тэгжээс ахгүй. Тэгсэн чи өчтөр гин тийм болд юм байна. Өчтөр шигээ ер нь төрөв төхөөд ирэхээр те тэнмэл зам хөдөлдөг гэсэн штэ. Тэр нь хөдлөөл тэгэл ер нь ингээд юу гэж тайлбарлах юм мэдэхгүй. Би бол ганцаараа байж чаддаг хүн заяа. Намайг ганцаараа байж мэддгүй гэвэл баг үлгэр болно заяа. Тэгтээ яагаад ч юм яг энэ үед энэ мөчөд ингээд ганцаараа байж чадахгүй байгаа. Амар сонио. Яг гэртээ бол ганцаараа байгаа л та. Юуфимүфидээ тэгэл тоглоолт энийг чинь баачил гээл айгу бараг л нэг хүүхэдтэй хүн шиг байгаа штэ би. Тэгсэн мөртлөө ингээд гадуур ингээд би хүүхдээ юм цуглуулад хүүхдээ юм хараа явж байхаар ингээд жирэмсэн хүмүүсийг бас давхар хараад тэнгуү тэр нар чинь ингээд дандаа найзуудтайгаа эсвэл гэгчтэйгээ эсвэл ингээд ээж автаа явж байгаа хгүй юу. Эсвэл тэгэл нөхөртөөгөө те. Юмнуудаа амжуулахаа ганцаараа ийш тийшээ онгод одоо ингээд би нэгт би гизээ дийлэхгүй байгаа. За миний гиз айгу жижигхэн харагдаж байгаа ч гэсэн амар хүнд. Одоо тэр миний дээр давсганы яс руу ингээд амар ингээд хуурах байгаа юм шиг амар өвддөг ингээд би ингээд хүснээр огцсон ингээд сууж босч чадахгүй. Тэгвэл хаяа ингээд алхахаар удаа алхахаар амар өвдөж өгдөг. Тэгээс ээжигээ айгу санд юм байна. Тэгэл найзуудыгаа айгу санд юм байна. Амар эмзэг болчихж хуучныхаа юм бодож уйлж байлаад. Тэгээ нэрээ хүмүүс ингээд 2 дугаар триместртэй байхдаа юмаа цуглуул гидс чи хүндрээгүй томроогүй байгаа үедээ хүүхдийнхээ бэлдэж эхлэрэг гэдэг байхгүй юу? Ер нь тэгжээсэн манай эмчээр надад бас хэлжэлсэн. Манай найзуудаас хэлжэлсэн. Тэгээ би чи ерөөсөө ингээ тэгээ болно доо гэсээр байгаа. Одоо яг төрхөө сарын өмнө юм бэлдэж эхэлж байгаа байхгүй. Гэсэн чи ингээ би ингээ эртхэн бэлдэж байхгүй юугаа ээжив да гэж боддtiin байна нэрээ. Одоо би чи ингээ биеэш дийлэхгүй, хөлөөч дийлэхгүй, гадуур явах ч тийхэл байхгүй заяа надаа ингээл жоохон яваад ядраад, жоохон яваад нөгөө нэг ясан дээр дарж өгдөөл. Тэгэл амсгаатай л тэгэл жоохон амраал суугаад буцаа босгоод тэр нь бас ахиж өгдөөл. Сүүлдээ бүр ингээд дэлгүүрээр явж байгаа бүр юу ч авахаа мэдхгүй бүр ингээд холгой хийж мэргээд. За нэг тиймэрхүү. Тэгээ зарим хүмүүс ямар маягтай ингэж бодсоч л байгаа. Эсвэл нөө завтай хүний маягалт нь ингэдэм болов. Одоо надаа нэг 4-7 хоног байна. 4-7 хоног төсчүүл төрлөө. Завгүй амьдралтаа орлоо. Яг энэ үе дээр чи хүмүүс чи юу эморх зүгээр самтраал юм уу бэлдээл ийш тийшээ яадаг. Үе нийцтэй уулна. Тэгсэн чи би эсрэгээрээ бүрээ эморот. Тэр дэлгүүр дээр ахиа өрөөд ирсэн. Одоо би нэг тэрэг сонгоцсон байгаа. Тэрийг нь авъя гэж бодож байна. Тэгээ Cybex гээд бүх машины суудлын хөдөлгөөнтэйгээ ирдэг. Тэрийг авъя гэж бодож байна. Тэгээ таваар харуулъя. Жишээ нь машины суудлын гэвэл энэ юм байна. Юу хөөрхөн. Тэгээ энэ дабл хамгаалттай гэсэн. Ямар нэг ославар болох юм бол сайн хамгаалдаг гинэ. Тэгээд ийм доотлолт нь хийдэг юм байт юм байна. Энэ бас дагалдаж ирдэг. Энэ бас тустай айгу үнэтэй юм бэлээ. Энийг тэгээд машиндаа хийгээд хүүхдийнхээ суудлыг дээр нь тавиад ингээд хамаагүй нааш цааш эргүүлж болох юм байлээ. Энийг бас оруулж үрж байгаа. Энийг одоо яаж эргүүлэх нь мэдэхгүй байна. Тэгээ ер нь бит хоёр энийг авъя гэж бодож байна. Энэ Cybex-ийг. Надад бол айгу дайггүй санагдаж байна. Юу дугуун ч ихсэн айгу том юм байна. Тэгэхээр өвөл настай үед бол асуудал байх гэж бодож байна. Тэгээд ихэд ч ихсэн айгу амар бат. Энэ сетийг авд юм уу гэж бодож байна да. Нуул нь бит хоёр энийг сонирхож ийсэн. Тэгсэн чинь энийг болохоор томроод ирэхээр энэ хоёр талын суух нь айгу нарийсчтэй юм байна гэдэг нэг охин хэлсэн өчтөр бит хоёрт. Тэгээд тэрнээс бол хажуудалтай керматай, хажуудалтай илүү суудл хийждэг.
гоё гэж хэлсэн да. Энэ томроод ирэхээр зайг болчт юм байна нэ. Hi guys. Би жоохон микрофоноо жоохон хоол барихгүй бол амар ойртуулахаар ингээд микрофон нь муухай ингээд гэд муухай. Ер нь муухай дуурайд энэ заяа. Тэгээд уул нь гайгүй settings хийсэн. Тэгээд мэдхгүй ямар сонсогч чинь хэлээрээ. Өнөөдөр хэдүүлээ нэг жижиг unboxing бичлэг хий. Би зүгээр аа шүү. Одоо ямархаа болчихсон шүү чиш. За энэ unboxing нь юу вэ гэхлээр манай найз заяа маань хүүхдийнхээ багцсан хувцсыг явуулсан. Бараг 4-5 ил гисэн. Тэг юу явуулсан маань хэдүүлээ харцгаая. Хүүхдүүдтэй найзуудтай гоё шүү. Тэгээд эхнээс нь ингээл юмнууд нь ирэл багцсан юмнууд нь ирэл. Нэр би ингээд сандраад байсан аахгүй одоо ингээд төрхтөө ингээд төрх бэлтгэлийн цүнх бэлтгэх юм байна шүү дээ. Тэг хүүхдийн. Тэгэл эхнээ хэлж хувцас байхгүй ч байсан юм байна. Өнөөдөр утгалуу ганц 2 хувцас байсан юм байна нөгөө нэг. Тэг бараг тэр хувцснуудаараа имлэг рүү явчих юм байлээ. Тийм болохоор хувцсанд бол санаад авах байхгүй. Бид хоёр finally тэргээ авсан. Йоо. Авсан ч гэжтэй дахиалсан байгаа одоо 2-7 хоногийн дараа ирнэ. Тэг хамгийн хурдан ирж байгаа тэрэг нь бол тэр. Тинээс бусд нь бол сар мар хүлээдэг гэсэнтэй бид хоёрыг амар гайхах той чинь тэргээ одууртал захиалаагүй юугаа ийжсэн гоочсэг. Дэлгүүрийг ч цаг инуулаад одохгүй ирэхээр нь харуулна. Тэгээд одоо бид хоёр ороо авна. Ороо IKEA-гаас авъя гэж бодож байгаа. Тэгвэл орол тэм нэрэмэрэн тустай ормоор хэрэггүй гэсэн нэг мөсөн л бүр том болтол нь удахаар аваарай гэсэн. Тийм болохоор юу нэртлээ. Тийм болохоор бид хоёр IKEA-гаас ороо авнаа. Үсээ. Энэ бүр нэлээд том болохт нь өмсүүлэх юм байна да. Энийг бараг дараа өвлөөс бараг өмсүүлэхүү. 80 хардмар гэдэг чи хэдэн настай хүүхдийн гэсэн юм бэ? Заяа бараг хүмүүсгүй уснуудыг явуулсан биш мэдлүүгийн. Яас хөөрхөн свитер гараа. Амар ганган юм бэ юу. Би ингээд дэлгүүрт ороод тэг сайн нэг амар гоё юм ноолуур материалтай юм байна. Үйл өмсөх юм байна да бараг. Энэ үйл биш гэхдээ дараа үйл юм ба тий. Скол намар жоохон сэрүүхэн болохоор өмсөж болох юм байна. Би нүнээ саяхан хямдрал ус болсон гэдэг орж үзээд байсан шүү дээ. Тэгсэн чинь амар сонио. Эрэгтэй хүүхдийн тасган дээр бүр юу ч байхгүй заяа. Эрэгтэй хүүхдийн тасган дээр юу ч байхгүй. Гэсэн мэт эмэгтэй хүүхдийн тасган дээр амар байдаг. Йоо яа эрэгтэй хүүхдийн гоё бэдүү мэ гэж. Шээж юм бүр зарим шинээр явж. Бэби өнөрч чинь Люфи. Бүр амар хувцас явуулсан байна. Тэгэхгүй нөгөө зүуд пик хувцас байна. Хараа. Тэгээ бүгдийг бай амар угаачч. Би тэр угаах шаардлагагүй гэсэн. Амар юм уу амрын өвлийн хувцсыг бэлтчихлээ би баг. Ийм хөөрхөн өвлийн цамцнуудаас аягүй явуулсан. Мен шивэд ер нь өвөл аягүй хүүтэн. Тэгээ энэ бас 6-аас 9 сартай гэж юм. Тэгэхээр энэ бас өвөл гоё юмсх юм байна. 1-2 сард. Хүүш энэ яс хүрх. Нара тэн зааврын юмтай. Бас гэс меси бодоолохтой энэ одоо хэдэн сартай гэж. Мило түүрх юмтай багтаал ирсэн багтаад. Тэс ийм ганган манган юм бол мило өмсмөр л юм те. Энэ нэг ууцтай юм байна. Энэ нэг сар болгон хүүхдийнхаа зургийг авдсан байна. Хажууд 1 сар 2 сар гэдэг явдаг. Өөртөн чинь хүүхдэд нэг үлгий тэгээд юу байхад л болдог гэсэн гэдээсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо болохоор ийм хүүхдийн одоо байны хэрэгсэл тос тий ингээл бүсэнд нь юу төрхөн тэрэнд нь ийм төрхөн ийм шампунь тийм ч ухамсны юу гэл амар хэм байт юм байна. Тэгээд тиймэрхүү юмнуудаа би асуудалж байгаа. Амар хөөрхөн энэ Petit Bateau гэдэг Франц брэнд ахгүй айгуу чанартай эднийх. Тэгээс айгуу тий. Энийг өөр өмсөөгөө тэгээд мэл багтуулсан ба шүү дээ. 70 евро гэж 70 евроны цамц өмсүүлээгүй юм уу? Гэдэг л манайхан. Хайцагтаа явуулчих чараа. Нэг мэл өмсөөгөө бах та. Юу яас хөөх юм бэ нараа. Өрхөн бамбруш шиг дуйтаг хараа. Чамтай адилхан юм уу? Чиний үсэр ийцэн юм шүү чиг. Люфитэй адилхан баталтай. Ой нараа малганы юм байна. Бамбруш. Энэ араа зарим нь юусоо өмсгөөгүй ингээд багтуулсан биш таа яа. Яарлагтайгаа явж шít. 100 халуун гэдэг хүүхэд чи гарч ирээд бас гаднах температурт цогцох гэж бас уддаг гэж шít. Сар болдог гэж шít. Тийм болохоор хамаагүй шалтлаад ээж болохгүй. Ой дизелийн цамцаараа. Дизелийн цамц мэлээ бас өмсгөөгүй багтуулсан байна.
Дараа зам хөдөө мөдөө явахт нэг юмсүлээл хайчих гэдэг таахгүй. Тэгээ нэр хөдөө явж агаарт нэг хайн гэж бодоод байгаа. Хайн ч гэж юу гэсэн юм зөвөр юм уу. Тэгээд юм гэж бодож байгаа. Би тэр энэ жил бол Playtime үднэ гэж бодож исэн. Тэгээд жирэмсэн болчлаа дараа жил үзэхээс. Playtime гэсээс би тэр Playtime-ийн 2 VIP ticket аа шүү. Авмаарай бол аваарай. Гэтэ муухай энэ жилийн тикетийг дараа жил рүү ингэж сольж болдог байхгүй тий. Pikachu ийм шармаар ийм тод мод өнгийн юмнууд аяга хөөхөнтэй хүүхдүүд дээр. За яажмаар хүүхдийн хувцас явуулчихна та. Тэг ихийг нь баг шинэ ялгтайгаа байна. Заяа амтда баярлаа. Төрхөө хүлээгээл байж лээ. Би ингээл гадагшаа аран зав ингээл гадагшаа арал. Тэнмэр санагдал, гармаар санагдаад заяа. За өнөөдөр гарах уу яах вэ гэл. Тэг бодож байгаа. За гараад би яаж ядардаг үлээ те. Гараад би ёо гэртээ яаж харих уу гэж яолдог хүн шттэ. Тийм болохоор сайн бодох хэрэгтэй заяа. Тэгээд зоригтой л гарахгүй зориггүй гарахаар ядраад идэх байхгүй. Тэг би ингээ онлайн шопинг хийдэг төрлийн хүн биш лээ. Онлайнаар юу н баах юм харсан. Тэгээд ер нь юу авахаа тоочгэлсэн байгаа. Тэг би ингээд нүд дээрээ амдаараа ингээд гоё гараараа барьж үзчихэж авах туртай хүний төрөл багхгүй юу. Тэгэл яагаад ч юм онлайнаар тэр цагаалагнуудаа ерөөсөө баталгаажуулаагүй байгаа. Бүр болохгүй бол баталгаажуулна. Тэг өнөөдөр гардыг юм уу гэж бодоод байж гин. За нэг тиймэрхүү байна. Луфитийн тамаа хүлээж авантаад өглөө. Нэрээ сонноос би наадам дээр очиод нэг эмгний хоормог байлаа. Юу лээ? Хоормогны ундаа авсан гэдгсэн штэ энэ. Энийгээ хэдүүл амталж үзье. Би энийг юу нөгөө хулан нэмэх баярын яачна. Яачаа Луфи. Хулан нэмэх баярын влог дээр үзчихэд ийм юм уух хэрэгтэй юм бахта гэж боддог байсан. Тэгээд энэ ашгүй байсан. Тэгээд энэ болохоор нимбэгний амттай гинэ лайм жимстэй. Тэгээ би зүгээр хоормог нь ямар амттай юм мэдэхгүй. Гэхдээ ямарсан нимбэгний амттай хэдүүлээ ууж үзье. Ямар амттай байх юм уу? Яа байхад. Хоормог гэж одоо юу юм би бол юу ч мэдэхгүй шүү дээ. Ингэний хоормог гэж юм. Тэгээ газрын самар, амин дэмтэй гинэ. Ашиг тусна ингэний хоормогны ундаа уураг, эрдэс, бодис, амин дэмий их үсрэг болдог. Жирэмсэн их ингэний хоормыг тогтмол хэрэглэхэд тамир тэнхээс сэргэж бөөрийн үйл ажиллагаа эрчимжүүлж усан хавна буудаг ач холбогдолтой гинэ. Хав ман бууд юм биш. Миний хүл амир ингээ одоо бадараад байгаа халуун байгаа. Дээрэс нь битгүй ягаад ч тэгээд хүл амир хавгнаад байгаа. Гэсэн найр их шиг өндөртэй тах юм. Гоё ч юм уу? Нөгөө нэг самарны юутай гэсэн жаа самар амтгтаад ах юм. Вау! Гоё юм бэ. Тэгээ задлснаас хойш 2 оны дотор уух хэрэгтэй гинэ. Ийм юм бас бит юм уу? Энэ нөгөө нэг лайм жимстэй, ситронтой болохоор жоохон бас тийм гашуулаг амтагдж байна. Гэхдээ юу гоё юм байна. Дангаараа ямар амттай байд юм бол? Гоё юм. Жимсэн биш ч гэсэн энийг уугаад гоё юм биш үү? Like